За логарифм А суртаа x нь 7, А суртаа y нь 4 гэдэг үгс юм байна. Тэгэхээр бүгд энэ хоёрыг илэрхийлэх болно гинэ. За тэгэхээр нэгдүгээрт нь за энэ хэрэгт тодруулч А суртаа x маань 7 юм байна. А суртаа y маань 4 юм шүү. За тэгэхээр эндээс логарифм А суртаа язгуудар x-ийг хуваах нь y квадратыг олно гэж. За хоёр логарифмыг хувааж байгаа юм чинь ижил суурьтай А суурьтай логарифмын ард ингээд хувааж ивэл бүгдээрээ А суурьтай язгуудар x-ээс хасах нь логарифм А суурьтай y-ийн квадрат. За логарифмыг хувааж ивэл энэгээ хооронд нь хасна. За тэгсэн чинь манайх энэ А суурьтай язгуудар x гэдэг маань x-ийн 2-ны 1 зэрэг. Хасах нь логарифм А суурьтай y-ийн квадрат. За 2-ны 1 зэрэг маань урагшаа үржээд 2-ны 1-ийг үржихэн логарифм А суртаа x 2 урагшаа гарлаа 2-ыг үржихэн логарифм А суртаа y. За эндээс 2-ны 1-ийг үржихэн А суртаа x маань 7-той тэнцүү, А суртаа y маань 4-тэй тэнцүү. Тэгэхээр хариу нь 2-ны 7-оос хасах нь 8 юм байна. Тэгэхээр 2-оор ижлэхээр 2-ны 7-оос хасах нь 16 гэхээр зөв хариу нь хасах 2-ны 9 юм байна. За энд нэг онтод авахгүй нөхдөр алдсан байна тий. Буруу бичсэн юм шиг байна. За бид А суурьтай x-ийн кубыг үржихэн язгуудар y. За үржүүлж байгаа юм чинь нийлбэр болгоно. Тэгэхээр А суурьтай x-ийн куб дээр нэмэх нь логарифм А суурьтай язгуудар y. За одоо нэг бүгдээр яах юм гэсэн чинь x-ийн куб маань урагшаа гараад 3-ыг үржихэн логарифм А суурьтай x. Язгуудар хэрэгсийн 2-ны 1. 2-ны 1 урагшаа гараад логарифм А суртаа y. За тэгсэн удаа А суртаа x маань 7 гэдэг өгсөн. А суртаа y маань 4 гэдэг өгсөн байна. Тэгэхээр эндээс 21 дээр нэмэх нь 2 буюу зөв хариу нь 23. За энд нэг орондоо тоо гарахгүй юм байна. За энэ гэрчлэг бат. За логарифм гэрчлэлчээс бүгд эхлээд тодорхойлмож авна. Логарифмын ард байгаа учраас x квадратыг нэмэхнийг тгээс байх хэвээр. Логарифмын ард байгаа учраас x маань тгээс ирсэх байх хэвээр. За одоо бодлого отноо. Тэгэхээр натурал логарифм орбол e суурьтай логарифмын натурал логарифм гэдэг ба тийм e маань l-тэй 271 орчимтай. Тэгэхээр логарифм дотроос e суурьтай логарифмыг бүгдээрээ натурал логарифм буюу l-ийн x гэдэг байгаа шүү. За нэгийг болохоор одоо e суурьтай y-гээр үржүүлээд нэмэх нь 2-ыг үржихэн натурал логарифм x. 2-ыг нэг зэрэг болгоод оруулчих. Тэгэхээр натурал логарифм x квадратыг нэмэх нь 1 тэнцүү. Натурал логарифм y 2 маань хойшоо гарлаа x-ийн квадрат. За одоо нэмжаам ч юм уу тэр энийг яах вэ гэхээр хооронд нь үржүүлчих. Тэгэхээр l-ийн y-г үржихэн x-ийн квадрат. Логарифм ижил суурьтай 2-ыг дундаа нэмэх байвал y-г x квадратыг үржүүлнэ. За одоо ижил суурьтай болгосон ч бүгд логарифм орхиод x квадратыг нэмэх нь y-г үржихэн x-ийн квадрат гэсэн. За эндээс би юугаал 1 тэнцүү y-г үржихэн x-ийн квадрат хасах нь x-ийн квадрат. Тэгээ бүгд x квадратыг хаалтнаас арахаар y-гээс сонголж. За эндээс x квадратыг олохоор 1-ийг баах нь y-гээс сонголж болоод x-ийг олохоор нэмэх хасах язгуурндаа 1-ийг баах нь y-гээс сонголж. Гэтэл манай тодорхойломжаар за x квадратын нэмэх нь угаасаа тэгсэх. Тэгэхээр x нь тэгээс ирсэх байх хэрэгтэй логарифмын ард байгаа ч тийм. Тэгэхээр бүгдээр эндээс хасахыг авахгүй. Манай хариу нь нэмэхдээ 1-ийг баах нь y-гээс сонголж. За юм болчихно. За дараагийнх нь 33. Энэ логарифм гэрчлийн шийдийг олоорой гэж. За мөн адилхан логарифм тэгштгэл тэнцэх шуудтай эхлээд заавал тодорхойлмож авна. Логарифмын ард ом чи x тэгээсэх, x-с ханагс тэгээсэх байх хэвээр. Эндээс x маань тэгээсэх, x нь нэгээсэх. Тэгэхээр энэ хоёрыг огтлцуулбал манай x нь тэгээсэх юм байна. Эндээс x-ийг олсон чинь нэгээсэх юм байна. Тэгэхээр огтлцол нь нэгээс нэмэх хязгаар хүртэлгээд нэг нь орохгүй. За одоо бодлого бодноо. За логарифмын урд байгаа энэ 2 гэсэн гүрчигдэх юм байгаа шүү дээ тий. 2 суурьтай x логарифм тэнцүү 3-ыг үржихэн. За би энэ манайх логарифм 2 суурьтай 2-оор үржүүлчихье. Бүгд 2 суурьтай учраас 2 суурьтай 2 маань нэгтэй тэнцүү.
За тэгэхээр энэ урд байгаа тооны зэрэг болж орно. Энэ мөн адилхан зэрэг болж орно. Эндээс логарифм 2 суурьтай x-ийн квадратын тэнцүү логарифм 2 суурьтай 2-ын 3-аар зэрэг болгож орчих. Эндээс логарифм 2 суурьтай x-ээс 1. За тэгэхээр энэ логарифм 2 суурьтай x-ийн квадрат ижлэхэн суурьтай 2 логарифмыг нэмж байгаа учраас энд байгаа 2-тойгоо өрчүүлнэ. Тэгэхээр логарифм 2 суурьтай 2-ын куб 8-ыг үржих нь x-ээс 1. За одоо логарифмуудаа орхилоо. Тэгэхээр манай x-ийн квадрат нь 8-ыг үржих нь x-ээс 1 юм байна. Тэгэхээр x квадратын 8x-ээс хасах 8. Язгуурт хариулах хандаа тий урагшаа гарлаа хасах 8x нэмэх нь 8. За эндээс бүгдээрээ x олоод манай x маань хамгийн гол нь 1-ээс их тоо байх ёстой гэсэн үг. X-ээс хасах 1 тий. За эндээс x нь 2 болно. За энэ тэгштэй юм чи 2 тугачи 4 нэмэх нь хасах язгуурын дор 4-ийн квадрат 16 хасах бүдэр 2 тугацсан юм чи нөгөө 4 авахгүй тий. Угаах нь 2-ыг авахгүй 1. Бүгд шууд хураацсан гэсэн үг шүү. Тэр язгуур 8. Тэгэхээр 4-д нэмэх хасах язгуур 8 чинь 4-ийг үрчин 2 учраас 2 язгуур 2. За 1-ээс хариуг нь авна гэснээ. Манай нэг шийд маань энэ. За нөгөө шийд маань 4-өөсх нь язгуур 2. Тэгэхээр энэ маань ойролцоогоор 4-өөсх нь 2-ыг үрчин язгуур 1.4 орчим. Тэгэхээр 4-өөс бүдэр 2.8-ыг хаснахаар за 1.2 чинь 1-ээс их юм байна, 1-ээс их юм байна. Тэгвэл манай энэ хоёр маань хоёулаа шийд багнэ. За 34. Энэ тэгштгэл энэ хэлбэрийн цор ганц шийддэг болохыг харуулаарай гинэ. Тэгэхээр 4-ийг хүчин e-ийн хасах хэсэгт бол 1-ийг бах 1x. Тэнцүү 3-ийг хүчин e-ийг нэмэх нь 4. За тэгэхээр e-ийг бүгдээр нэг t гэдээ ортолчих. Эндээс 4-ийг бах нь t тэнцүү 3-т дээр нэмэх нь 4. За ажид төрөгч. Тэгэхээр 4 тэнцүү 3t квадратыг нэмэх нь 4t. За эндээс 3t квадратыг нэмэх нь 4t хасах нь 4. За эндээс t-ийг 2 болно. За тэрмийн адилхан энэ тэгштэй учраас 2 тугачи. 2-ын квадрат 4. Тэгэхээр хасах нь томьёоных нь 4-ийг авахгүй гэсэн үг. Судтаа нь хасах 4. Баах нь 2-ыг авахгүй 3. Яг би 2-т хураачиж байгаа. За нэмэх нь хасах нь 12 хэрэг язгуур 16 баах нь 3. Тэгэхээр 16-аас 4 гарна. Тэгэхээр манай нэгдүгээр шийд маань хасах 2 дээр нэмэх нь 4-ийг нэмээд 3 гарна. Тэгэхээр 2-ыг баах нь 3. Хоёрдугаар шийд маань хасах 2-оос хасах нь 4-ийг баах нь 3. Хасах 6 буюу хасах 2. X бишээ T шүү. T-ийг олсон шүү. За T-гэр бүгд юу тэмдэглэсэн гэсэн Y-ийн X-ийг тэмдэглэсэн. Y-ийн X 271-ийг X-ээр төшүүлэхээр манайх энэ маань нэмэх тоогрох хэвээр. Тэгэхээр энэ хасхан шийд биш. Тэгэхээр эндээс x олох нэ. За эндээс x олохын тулд хоёр талаас нь y сүртэй логарифм авчих. Логарифм y. За тэр нь яаж юм гэж бүгдээрээ хоёулын ижлэхэн ээлэнд тавьсан бооз логарифмын ард байгаа x гэсэн том нь үржигдээд l-ийн y. За логарифмын ард хувааж байгаа юм чинь l-ийн 2-оос хасах нь l-ийн 3. За l-ийн y маань 1 байдаг. Тэгэхээр манай хариу нь l-ийн 2-оос хасах нь l-ийн 3. За тэгэхээр энэ маань 2, энэ маань 3 болж тарах нэ. За дараа нь энэ функцийн хувьд 0-оос 1-ийн оронд y-гэн. За энэ f от x-ийг олох юм байна. За тэгэхээр дараа нь интеграт авах чинь за эхлээд бүгдээрээ x тэнцүү натурал өртөнд 1-ээс цөөн эрэг хасах нь l-ээр эрэг. Тэгэхээр y нь 0-оос 1-ийн хооронд. За энэ маань тодорхойлмож насан байна тий. Урдбал y-ийн хувьд болохоор 1-ээс цөөн y логарифмын ард очиж тгээс ирсэх байх хэвээр. Y логарифмын ард ам чинь тгээс ирсэх байх хэвээр. За y-ийг шагарахаар y маань 1-ээс бага, y маань тгээс. Тэгэхээр манай y нь 0-оос 1 гэж очиж. За эндээс би f от x олно чинь y олно гэсэн үг. За одоо тэгэхээр бүгдээр энд явах гэж ижлэхэн хоёр логарифмын хооронд хасч ижил суурьтай. Тэгвэл ард байгаа хоёр тогийг хуваана. За одоо би эндээс y-ийг олох гэж байгаа учраас x-ээ би l-ийн y-гээр үржүүлчихье. L-ийн y маань 1 y суурьтай y учраас. Тэгэхээр 1-ээр үржүүлэхээр манай бодлого хэвээрэл гэсэн үг.
За x-ийг нэг зэрэг удаад оруулчих. Натурал хавьт нь y-ийн x зэрэг. Тэгэхээр натурал хавьт нь 1-ээс y хуваах нь y. За эднүүдээ орхилоо. Тэгэхээр y-ийн x нь тэнцүү 1-ээс y хуваах нь y. Бүгд эндээс ч y болох гэдэг шүү дээ. За тэгэхээр y-ийн x тэнцүү 1-ийг хуваах нь y-ээс хасах нь y-ийг хуваах нь y. Урдл y-ийн x маань энэ чинь 1 удаад урагшаахаар нэмэх нь болж байна. 1 хөх y-ийн нэм чинь y нь 1-ийг хуваах нь y-ийн x-тэй нэмэх 1 гэсэн ийм функц ажээ. За тэгэхээр одоо энийг 1-ийг хуваах нь 1 дээр нэмэх нь y-ийн x-с шүү дээ. Тэгэд нь y-ийн ax-гээ гарсан байна. За ингээд b гэрэг олцсон. Y буюу f от x олцсон. Одоо эндээс бүгдээ явах гэсэн чинь энэ функцээс 0-оос 1 хоорондох интеграл авах гинэ. За энэ чинь манай y буюу манай f от x маань шүү дээ. 1-ийг хуваах нь y-ийн x-тэй нэмэх 1. За эндээс интеграл авнаа. Гэтэл эн чинь дээрээ y-ийн x-тэй бодогдно. Тэгэхээр энд би алдсан байна уу гэдгээ шалгая. За энэ хасцсан зөв тийм ээ. Тэгэхээр y-сэртээ y-нийг эрүүлээд x-ийн зэрэг. За эндээс y-ийг x-ээ олно гэхээр бүгд энийг гишүүнт рүү хаацсан. 1-ийг хуваах нь y, хасах нь y-ийг хуваах нь y. Y-ийг хуваах нь y маань 1 юм чинь урагшаагаад нэмэх нь болж байна. Тэгэхээр y маань яалтчгууд 1-ийг хуваах нь 1-ээс 1 гэсэн. За одоо эндээс бүгд чи интеграл авна. X нь 0-оос 1 засвартах f от x функцээс интеграл аваа гэсэн юм. Тэгэхээр 0-оос 1 засварт 1-ийг хуваах нь y-ийн x-тэй нэмэх нь 1-ээс интеграл авна. За гэтэл энэ чинь болохоор яатсан байсан гэсэн чинь энд f от энэ чинь y-ийн x-тэй гарвал угаасаа энэ бодож болох байхгүй юу? Одоо энэ оронд. Гэтэл манайх энэ чинь 1 гэдэгт багчсан. Тэгэхээр 1 гарна гэдэг чинь энэ маань жоохон өөр арга бодогдно. Энэ тэгэхээр хариутай таарахгүй байх гэж бодож байна. За 1 хөх 1 дэрэмт 1 x-с интеграл авна гэхээр бүгд энд ингэ чи y-ийн x маань уламжлал авсан ч өөрөө интеграл авсан ч өөрөө гардаг. Тэгэхээр би y-ийн x-ийг нэг a-г оруулж. Тэгэхээр хоёр тасны дифференциал авахаар ингээд дифференциал авахаар y-ийн x уламжлахаар y-ийн x үрчхэнд x a-аас уламжлахаар 1 d-a гэсэн болж байна. За тэгэхээр эндээс явуулах гэсэн чинь бүгд орлуулын 1-ийг хуваах нь y-ийн x a-г оруулсан шүү дээ. За d-ийн x-ээ юу гэж олох вэ гэсэн чинь энэ маань байран солигдоод 1-ийг хуваах нь y-ийн x d-a гэсэн болж байна. Тэгэхээр энэ маань 1-ийг хуваах нь a дээр нэмэх 1 гээд y-ийн x-ийн a гэдэг чинь. За тэгэхээр интеграл бол бүгд бодож чаднаа. Өөрөлдвөл интеграл 1-ийг хуваах нь a дээр нэмэх 1-ийг үржих нь a болж таарсан. За хэлийг би сүлдэн сүлээ. За нэг бодно гэсэн. Тэгэхээр нэг одоо бүгдээрээ a дээр нэмэх 1-ний a-ны гэж задлах гэдэг гэсэн. За энийг бүгд нөгөө ижил хойрогоо задлж болно. Эсвэл яг амархан учраас шууд бас ингэ чи. За хэрвээ энэ нэг байгаад энэ хасах нэг байлаа гэж үү. Нэг байгаад энэ хасах нэгийг хуваахна. За тэгэхээр энэ а гэсэн энэ маань а дээр нэмэх 1-ээр ижил хойр өгөхөөр манайх аагаас хасах нь ингээд хаснагийн зэрэг гарах гэдэг шүү. Тэгвэл хасахтан төлөвч. Тэгээд за буцаад ингээд ижил хойр өгөхөөр манай хамгийн гол нь энэ маань гараад ирнэ. За эсвэл бүгдээр нөгөө юу яаж болно шүү дээ. А б гэж жаад олсон ч болно. За эсвэл ингэж олоход төвтэй байвал ингэж олж болно бас. Бүгдний бүртэн бичиж. Интеграл а-ны а дээр нэг хэмнэгний энд байгаа а б гэсэн коэффициентийг бодож гаргачихсан тийм. За яаж бодож гарах вэ гэхээр 1-ийг хуваах нь а дээр нэг хэмнэгийг үржих нь а маань. За энд ижил төрөгч а дээр нэг хэмнэг энд а гарах. Тэгэхээр а үржих нь а дээр нэг хэмнэгний том а үржих нь жижиг а нэмэх нь том а. Нэмэх нь том б үржих нь жижиг юм бэ гэсэн үг. За энэ тэнцүү гэдэг чинь нэг тэнцүү. За эндээс бүгдээрээ юу гаргах чинь. А хувьсгчтэй манайх. Тэгэхээр энд маань том энэ чинь жижиг а штэ. За жижиг а хаалгансарахаар том а дээр нэмэх нь б маань энтэй тэнцүүх нэ. Тэгэхээр энтэй тэнцүүхээр а-гийн коэффициент 0 юм байна. Асуул том аа 1 юм байна. Тэгэхээр эндээс бүгдээ а-гаа 1 гэж болоод а-г нийлбэр нь гэхэд b хасна гэдгийг хадгалж байгаа.
Тэгэхээр эндээс юу болох юм гэсэн чинь манай А нь 1 болоод А нөгөөх маань А дээр нэмэх 1. За ингээд авчгаар болчихно. За одоо тэгэхээр 1 хүн А-аас интеграл авахаар натурал логарифм А, 1 хүн А дээр нэмэхээс 1-ээс интеграл авахаар натурал логарифм А дээр нэмэх 1. За ижид суурьтай хооронд хасч байгаа юм чинь А байх нь А дээр нэмэх 1. Тэгвэл тэр А-гаар юу тавьсан чинь E-ийг X-ээр олсон. E-ийг X-ийг байх нь E-ийг X-ээр нэмэх 1. За тэгэхээр хэд нь 0-оос 1 хүртэл байгаа шүү дээ. Тэгэхээр одоо бүгдрийн 1-ийг орлуулад за X-ийн хооронд ингээ 1-ийг тавьчих. Дараа нь X-ийн хооронд 0-ыг тавьчих. E-ийг 0 зэрэгт нэмэх 1. За тэгэхээр энэ маань натурал логарифм E-ийг байх нь E дээр нэмэх 1. Хасах нь натурал логарифм 1-ийг байх нь 2. За ижид суурьтай хоёр логарифмыг хасж байгаа юм чинь бүгд яана гэлээ хооронд нь хуваана гэсэн. 2-ны 1-тэй хуваана. Тэгэхээр манайх энэ маань натурал логарифм E-ийг байх нь E дээр нэмэх 1-ийг үрчих нь 2-ын дээрээ 1-нд ороо. Тэгэхээр натурал логарифм 2E-ийг байх нь E дээр нэмэх нь гэсэн юм гарах нэ. За бүгд харъя. Бүгд шимжихаар жоох өөр гарч магадгүй. Энэ харин бол гарсан байна шүү. За 36. За энэ олон гишүүнтэйг авч үзье юу? Энийг авч үзээд тэг ийм хэлбэр тавиад за интегралууд нэг гинэ. За тэгэхээр манай f(x) маань 4x квадрат нэмэх нь 9x хасах нь. Гэсэн чинь x дээр нэмэх нь энэ хоёр маань тэнцүү зэрэгтэй юм шүү дээ. Тэгэхээр би нэг яалч бүхэл бүтрэхээс ялах нэ. За тэхийн тулд 4x квадратыг нэмэх нь 9x хасах нь 8-ыг хуваах нь. За энийг үржүүлчихье. 2x квадрат. Ингээд нэмэх нь 2x хасах нь 1x. Нэмэх нь 4x хасах нь 1x гэхээр 3x хасах нь 2 болж байна. За тэгэхээр доод нь хуваагаад бүхэл бүтрэхээс ялгана. Тэгэхээр 4x квадратыг нэмэх нь 9x хасах нь 8-ыг бүгдээрээ 2x квадратыг нэмэх нь 3x нь 2 хуваагаад өгч. За 2-оор үржүүлэхээр 4x квадрат нэмэх нь 6x хасах нь 4 хасгаар 3x-с хасах нь 4. Энэ бол үлдэгдэл нь. Тэгэхээр манай 2 бүхэл. Тэгээд хуваар нь бол хэвээрээ харин манай үлдэгдэл нь 3x-с хасах нь 4 болж байгаа. За тэгэхээр манай энэ А маань 2 юм шүү дээ. За одоо энийг бүгдээр цааш нь задлнаа. 3x-с хасах нь 4-ийг хуваах нь x дээр нэмэх нь 2-ыг үржих нь 2x-с хасах нь 1-ийг задлана. За тэгэхээр шугамн илэрхийлэлт учраас 2x-с хасах нь x дээр нэмэх нь 2. За шугамн илэрхийллийн хүртэлтээр нь А юм уу B байна те. За тэгээд ижил хуваар өгөөд 2x-с хасах нь x дээр нэмэх нь 2-оор ижил хуваар өгсөн чинь 3x-с хасах нь 4 тэнцүү 2a үржих нь x хасах нь нэмэх нь bx дээр нэмэх нь 2b. За эндээс 3x-с хасах нь 4 тэнцүү эндээс x-ийг хаалтнаас гаргасан чинь 2a дээр нэмэх нь b. Тэгээд нэмэх нь 2b-гээс хасах нь. За энэ хоёр тэнцүү байна гэдэг чинь энэ маань 3-тай тэнцүү байна. Сул тоо маань хасах 4-тай тэнцүү байна. Тэгэхээр 2a дээр нэмэх нь b-г хуваах нь энэ маань 3-тай тэнцүү. Харин энэ 2b-гээс хасах нь a маань хасах 4-тай тэнцүү. За одоо яах юм гэсэн чинь энийг бүгд 2-оор үржүүлэхээр 4a нэмэх нь 2b тэнцүү 6. Энэ маань 2b хасах нь a тэнцүү хасах 4. Тэгээ хооронд хасчээ. Тэгэхээр 4a-гаас хасах ахаар 5a b-нүүд нь хуваагдчихна. 6-аас хасах нь хас 4 гэхээр 10. Манай a нь 2 гэсэн юм шүү дээ. За 2-ыг олсон ч одоо бүгд b-г олноо. За энэ дээр тавьчих. Тэгэхээр 2 2-ын 4 дээр нэмэх нь b-ийн тэнцүү 3 болоод b-г олсон чинь b-г хасах 1. Тэгэхээр a нь 2 b-г хасах 1 юм шүү дээ. За тэгэхээр одоо эндээс манайх нь юу болох юм гэсэн чинь a нь 2 харин b-г хасах 1 юм шүү дээ. За ийм болж байгаа. Тэгэхээр манайх чи нөгөө энэ олон гишүүнтэй одоо эндээ 2-ыг тавиад эндээ хасах 1 юм биш үү? За энэ хэлбэр тавьчаад тэгээ эндээс интеграл авна. 1-ээс 4 засвардах юм биш үү? 1-ээс 4 засвардах. За одоо бүгдээрээ функц ингэнэ. За би энэ занд чичээ. Одоо би интеграл
хэдээс ярналээ. За жиглэж очиж би. 0-оос гэ 1-ээс 4 яваад юм шүү. F-од x-ээ би сая 2 дээр нэмэх нь А нь 2-ыг хуваах нь x дээр нь 2, b нь хасах нь гарсан тий. Энэ интегралыг бодоо гэсэн болсон байна. За тэгэхээр интегралыг бүгд яаж бодох юм гэсэн чинь 2-оос интеграл болохоор 2-ыг солино. 2-ыг үржих нь 1-ийг хуваах нь x дээр нэмэх нь 2-оос интеграл болохоор натурал рифм x дээр нэмэх нь 2. Хасах нь 1-ийг хуваах нь 2x-с 1-ээс интеграл болохоор натурал рифм 2x-с 1. Тэгээ x-ийн коэффициент 2 гэсэн коэффициент тоон чинь бүгд 2-ны нэгт нь хуваагаад өгч чинь. Энэ тохиол 1 байсан учраас үржих юм байсангүй тий. За тэгээд бүгд шууд 1-ээс 4 орлуулчих юм итгэж яхаар. За 4 тавьчих. За тэгтээ би ингээ x-ийн нар дээд хэлээ тавиад дараа нь доод хэлээ тавиад хасчих. За 2-ыг үржих нь натурал рифм x-ийн дээд хэлээ тавилаад 6, дараа нь доод хэл 1-гээ тавиад хасчих. За дараа нь болохоор яг үгч 2-ны 1-ийг үржих нь натурал рифм эхлээд энэ ч 4-ийг тавих чинь 8-аас 1-ийг хасгаар чинь 7. Хасах нь 1-ийг тавихаар болох нэ. 8 7. За тэгэхээр энэ маань хариу нь 2-ыг хүчин 3, нэмэх нь 2-ыг хүчин l-ийг хасж байгаа чинь 6 3 тавих чинь 2. Хасах нь 2-ны хүчин l-ийн нэг чинь тэг. Тэгэхээр натурал рифм 7 гарах. Тэгэхээр 6 дээр нэмэх нь за хариугаа яаж тавьсан байсан харъя бүгд. Хариуг нь сул тоон хэвээрээ тэгээ l-ийн ингээд тавьсан юм шүү. За тэгэхээр одоо бүгд эндээс яах вэ гэсэн чинь 6 дээр нэмэх нь за 2-ны 1-ийг хаалцсан учраас 2-ны 1-ийг гаргах чинь тэгэхээр энэ 2 чинь 4 болоод арийнх нь l-ийн 7 болчихно. Тэгээ энийг зэрэг бол оруулчихаар тэнцүү 6 дээр нэмэх нь 2-ны 1-ийг үржих нь 2-ын 4 зэрч маань 16, хасах нь l-ийн 7. За тэгэхээр 6 дээр нэмэх нь 2-ны 1 үржих нь хувааж ам чинь хооронд нь хасж ам чинь 2 дээр нь хуваагаад тавьчих. Тэгэхээр манай хариу нь ийм тавах нэ. За дараа нь 37. За мөн адилхан энэ олон гишүүдийг авч үзэж ийм хэлбэр тавьчаад А, Б, С-ийг олцоод тэгээ интеграл авах гинэ. За энэ тохиолдолд яасан гэж чинь манай f-от x маань хүртэр маань 3x квадраас нь 4, хуваар маань куб зэрэгтэй байна. За энэ квадратч. За тэгэхээр энд бол бүхэл хэсэг нь тэг. За x-ийн квадрат байгаа учраас x-ийн 1 зэрэгт тэгээд x-ийн квадрат. За 3x дээр нэмэх нь 2 маань 1 зэрэгтэй юм чинь 3x дээр нэмэх нь 2-ын 1 зэрэгтэй байна. Тэгээ x маань шугамн юм чинь энэ 3 маань a, b, c гэсэн ийм тав. За ажил хөрөгч. Тэгэхээр энд бол x-ийг 3x дээр нэмэх нь 2-тэй өгөөд энд болохоор 3x дээр нэмэх нь 2-ыг өгөөд энд болохоор x-ийн квадрат өгч. Тэгэхээр энэ маань 3x квадраас нь 4 тэнцүү a x-ийг үржих нь 3x дээр нэмэх нь 2, нэмэх нь b-г үржих нь 3x дээр нэмэх нь 2, нэмэх нь c-г үржих нь x-ийн квадрат. За эндээс 3x квадратаас нь 4 тэнцүү. За ингээд үртгэхээр 3a x-ийн квадрат нэмэх нь 2ax. Нэмэх нь 3bx дээр нэмэх нь 2b, нэмэх нь cx квадрат. За энэ манай 3x квадратаас нь 4-тэй тэнцүү. За x квадратаа та бүгд нэг ялгачнаа. Тэгэхээр 3a дээр нэмэх нь c үржих нь x квадрат, x дээр энэ 2 байна. Тэгэхээр эндээс би x-ийг хаалган сарчаар 2a дээр нэмэх нь 3b, нэмэх нь 2b. За энэ хоёр олон гишүүн тэнцүү гэдэг чинь x квадратын коэффициент маань болохоор 3 юм байна. Урд маань x дээр байхгүй юм чинь коэффициент нь 0, сул тоон хасах 4. Тэгэхээр эндээс 2b нь хасах 4 гэхээр чинь манай b бол хасах 2. За дараа нь 2a дээр нэмэх нь 3b маань тэгс. Тэгэхээр 2a дээр нэмэх нь b нь хасах 3 чинь хасах 6 болоод a нь болохоор 3 болсон. За одоо c-г олно гэхээр 3a дээр нэмэх нь c нь 3-тай тэнцүү. Тэнгүүл 3-ыг чинь a-гийнхаа 3-ыг тавилаа, нэмэх нь c нь тэнцүү. C-г болохоор 3-аас 9-ийг хасахаар хасах 6. За одоо бүгд яах юм гэсэн чинь нөгөө олон гишүүндээ буцаагаад сэргээгээд манай А-ны тасагч 3 болсон. 3-ыг хуваана гэсэн. B нь бол хас 2 юм байна.
За C нь болохоор хасах 6 квахан 3x-ийн 2. За одоо бүгд яах юм гэсэн чинь эндээсээ 1-ээс 2 завсардах интеграл гэсэн гинэ. За тэгэхээр энийг би копи гэж авчнаа. Одоо 1-ээс 2 завсардах интеграл гэсэн манай функц энд байгаа. Энэ үнийхээ 1-ээс 2 завсардах интегралыг авах гинэ. За тэгэхээр одоо би энд яах вэ гэсэн чинь 3-ыг бахан x хасах нь 2-ыг бахан x-ийн квадратыг x-ийн хас 2 гэж тавьчих. Хасах нь 6-г бахан 3x-ийн 2 эндээс интеграл авах нэ. За тэгэхээр бүгдээрээ энд байна шүү дээ. Би энд 1-ийг бахан x-ээс интеграл авахаар ln x гэдэг интеграцээ. Харин 1-ийг бахан x-ийн оронд ax тэнхим b гэж шогнон хэлбэртэй байвал энэ маань натурал ax тэнхим b нэмэх нь нөгөө эндээс уламжлахаар а гарна те. Тэгвэл интеграл авахаар бүгдээрээ энэ 1-ийг бахан ад нь үржүүлдэг нөө. Интеграл гэдэг маань интеграл уламжлах хоёр маань харилцан уруу үйлдэл тийм үү. Тэгэхээр эндээс уламжлах 1-ийг бахан гэж авчаад доторхоос нөхөр а нь үржүүлдэг. За эсвэл орлуулгаар шалгасан ч болно шүү. За одоо амнаа 3-ыг бахан x чинь 3-ыг хүчин ln x юм байна. За x-ийн хас 2 чинь зэрэг функц зэрэгэндээ 1-ийг нэмээд энд аваад өчнө. Хасах нь 6 хүчин 1-ийг бахан гэхээр ln 3x нэмэх нь 2. Тэгээ x-ийн коэффициент 3 бод 3-таа хуваагдах өчнө. За тэг хэлнэ 1-ээс 2 л тэг 1-ээс 2. За бид энийг хэмэгдэхгүйгээр орлуулаа явчихтөө. 3 хүчин ln x-тэй дээд хэлээ тавилаа. ln-дээ 1-ийг тавилаа доотлоо тавьчих. За энэ маань болохоор хасахын нэмэх 2 болоод тэгээ функц маань 1-ийг бахан x ч тий. Тэгэхээр дээд хэл 2-оо тавиад доод хэл 1-ийг тавиад тасчих. Энэ хоёр маань хураагдаад хаалтгаж задлаад эхлээд дээд хэл 2-оо тавина. 6 дээр ирнэхээр 8 хасах нь 1-ийг тавихаар 5 юм байна. За одоо тэгсэн ln 1 чинь 0 байхгүй. Тэгэхээр манай хариу 3-ыг хүчин ln 2. За энэ болохоор 2-ны 1-ээс 1-ээр хасах 2-ны 1. Хасах 2-оор тэгэхээр хасах 1 болчихно. Хасах нь 2-ыг үрчин ln хасж байгаа юм чи болчихнаа. За тэгэхээр хасах 1-ийг урд нь тавьж агаад нэмэх нь 3-ыг үрчин ln 2 хасах нь 2-ыг үрчин ln 8-ыг бахан 5. За би хариугаа яаж тавьсан хараадах. Нөгөө логарифмуудаа нэг тавиад сул тоогоо хойно тавьчих. За тэгвэл хэм хэлбэрт оруулнаа бүгдээрээ. За хасах 1 нь байжиг 3 маань эний зэрэг юм чинь 2-ын куб 8 болохоор оруулчих. 2-ыг ийшээ зэрэг болгоод оруулчихаар 64-ийг бахан 25 болчихно. За тэгээ хасны дээр нэмэх нэгэд хоёулаа бүрхмээ хувааж байгаа юм чинь 8-ыгаа бүгдээрээ 25-ны 64 дөө хуваагаад өгчихно. За тэгэхээр эндээс хасны дээр нэмэх нь ln 8-ыг үрчих нь 25 дээрээ 64 доо. Тэгэхээр эндээс хасах 1 дээр нэмэх нь натурал минер хураалаа 25-ыг бахан 8. За ийм хэрэгсэн биш. За 38 дор бодлого нь. За орлуулга хийх. Ийм интеграл өгсөн. Язууд x уу гэж орлуулад интегралыг бодоорой гэж зааврыг өгсөн биш үү те. За тэгэхээр бид энд язуудар гэж ууга язуудар x x-ээ ууга тавьсан. За би тэг хэлийн нь солихгүйгээр явчих сүүлд нь. Тэгэхээр толгой нэгч магадгүй язуудар x-ийн ууга тавилаа. Тэгэхээр энэ маань 2 дээр нэмэх нь x гэдэг чинь язуудар x-ийн квадрат гэсэн үг шүү дээ тий. Нэмэх нь язуудар x-ээ ууга тавьчихна. За тэгсэн чинь би одоо энэ dx-ийн оронд юу тавих юм болоо гэхээр эндээсээ бид нар хоёр талын квадрат гэхээр уугийн квадрат маань x гэсэн үг. За энэний хоёр талаас нь бүгдээрээ ингээд дифференциал авчих. dx тавьчих гэсэн үг тий. Эндээс уламжлахаар чинь 2 уу d x уламжт 1 тэгээд x. За одоо ингэнгүүт би энэ болгоныхаа dx-ийн оронд 2 уу 30 d өгөх юм байна шүү дээ. За одоо яасан гэсэн чинь уугасах 1-ийг бахан 2-ыг үрчин язуудар x ч уугийн квадрат нэмэх нь уу үрчин 2 уу d уух. За одоо яасан гэсэн чинь хураагдах юм байна шүү. Уугасах 1-ийг бахан доороосоо бүгд ууг хаалтнаас авчаар уугийн квадратаас уу арийнхаас нь гарчна. Тэгээ 2 уу үрчин d.
энэ устчнаа. Тэгэхээр эндээс энэ маань юу болох юм гэсэн чинь уугасах нэгийг хуваах нь уу дээр нэмэх нэг дэв гэсэн ийм интеграл болж байгаа юм. За одоо бүгд хуваарьтайгаа ажиллах юм болохын тулд уу дээр нэмэх нэг хасах нь 2 гэж байна. Тэгэхээр уу дээр нэмэх нэг дэв. За гişүнлүү бай. Тэгэхээр одоо бүгд яах юм гэсэн энийг эндээ хуваана. Тэгэхээр уу дээр нэмэх нэгийг хуваах нь уу дээр нэмэх нэг хасах нь 2-ыг хуваах нь уу дээр нэмэх нэг тэгээд ингээд гişүнлээ авчихна. Тэгэхээр ихнийх маань 1 гарч шээ. Тэгээ 2-ыг хуваах нь уу дээр нэмэх нэг дэв. За одоо эндээс би яасан гэж чинь нэгээс интеграл авахаар уу 2-ыг хүчин 1-ийг хуваах нь гэхээр L-ийн уу дээр нэмэх нэг. За тодорхой интегралчаас бүгдээ C-ийг тавихгүй. Уугаар нь өдөр юуг тавьсан бэлээ гэсэн чи язгуудар X-ийг тавьсан. 2-ыг хүчин натурал логарифм язгуудар X-тэй нэмэх нэг. За хэл нь 1-ээс 2-ийн хооронд байсан санагдаж байна хараад. За 1-ээс 4 юм биш үү? 1-ээс 4 хооронд. За 1-ээс 4 хооронд юм байна. За тэнгуэл эндээсээ эхлээд дээд хэл 4 орлоо. За язгуудар X-тэй дээд хэл 4 орлоо. Доотол 1 орлоод хасчих. 2-ыг хүчин эхлээд би дээд хэлээ орлуулад тань хасах нь доод хэлээ орлуулчих. За тэнгуэл 4 хүчин 2 гарна. 2-оос 1 саад 1 хасах нь 2-ыг хүчин натурал логарифм 3 хасах нь L-ийн 2. За тэнгуут энэ маань 1-ээс 2-ыг хүчин логарифмаар хасж байгаа юм чинь хооронд нь хуваана. За хариуг нь харъя 1-ээс 2-ыг хүчин. За 1-ээс хасна гэсэн чинь нэг нэмэгтэй болсон байгаа. За яг энэ хэлбэрт нь оруулах юм бүгдээ. За тэгэхээр энийг ингэж болно. 1 дээр нэмэх нь хасах 2-ын L-ийн 3-ыг авах 2. За тэгвэл хасах 2-ын ишээ зэрэг болгоо оруулчихна. Тэгэхээр 1 дээр нэмэх нь L-ийн 3-ыг авах нь 2-ын хасах 2 зэрэг болж байна. Тэгэхээр энэ чинь 1 дээр нэмэх нь L-ийн хасах нартай юм чи хүртэр хоёр нь байран солигдоод 2-ыг авах нь 3-ын квадрат гэсэн үг. Тэгэхээр 1 дээр нэмэх нь L-ийн дээр нь 4 доор нь 9. Тэгэхээр ийм хэрэгтэй байна нэ. За дараа нь 39. За танкс гэсэн орлуулга хийгээд n1-ээс л гадаа үед эхлээ ийм тийг харуулна. За одоо хараа жоохон тодруулаач. 1-ээс 45 хүртэл танксын n дээр нэмэх нь 2 зэрэгтэй x нэмэх нь танксын n зэрэгтэй x dx эндээс интеграл авахаар нэгх нь n дээр нэмэх нь гэж харуулгана. Тэгэхээр танкс x-ээ уу гэж орлуулаарай гэж. За тэгэхээр бүгдээрээ танкс x-ээ ууг орлуулж. За тэгээ хоёр талаас нь ингээд дифференциал танкс x ингээд дэв. Тэгэхээр танкс x-ийн улмал чинь нэгийг хуваах нь косинус квадрат x тэгээд x. Уугаас улмаар ч 1 тэгээд дэв. За тэгсэн чинь нэг хүн косинус квадрат x маань 1 дээр нэмэх нь танкс квадрат x гэдэг. Тэгээд dx тэнцүү дэв. Тэгвэл 1 дээр нэмэх нь танксаа би ууг орлуулсан чинь 1 дээр нэмэх нь ууг квадрат dx тэнцүү дэв. Тэгэхээр эндээс би dx-ийн орнд юу тавих юм болоо гэсэн чинь d ууг хуваах нь 1 дээр нэмэх нь ууг квадрат гэж тавих нэ. За одоо орлуулга янзлана. Өдөрний чигсаа орлуулах хэсгийн дэнээс шүү. За хэлээд бичихгүй сүлд нь бичээ. Одоо танкс би энэ ууг орлуулсан шүү. Уугийн энэ дээр нэмэх нь 2. Уугийн энэ дээр нэмэх нь 2. Нэмэх нь танкс x маань уугийн энэ зэрэгт dx гэдэг маань d ууг хуваах нь 1 дээр нэмэх нь уугийн квадрат. За тэгсэн чинь энэ маань юу болох юм гэсэн чинь би эндээс уугийн энийг хаалган сархачээ. Тэр уугийн энэ дээр нэмэх нь 2-оос уугийн квадрат гарна да. Тэгээд d ууг хуваах нь 1 дээр нэмэх нь ууг квадрат. Тэгэхээр хуваагдчих юм шүү дээ. Явж ш манайх яасан гэсэн чинь уугийн энэ зэртийг хүчин d болж юм шүү дээ. Уугийн энэ зэрчийг ингэсэн чинь зэрэндээ нэг нэмээд тэрэндээ хуваагдаж байна. За уугаар бүгд юуг орлуулсан бэлээ гэсэн чинь танкс x-ийг орлуулсан. Танкс x-ийн энэ дээр нэмэх нэг зэртийг хуваах нь энэ дээр нэмэх нэг. За манайх нөө тодорхой интеграл гэсэн шүү дээ. Хаанаас хавтлаа гэсэн чинь хэл нь 0-оос 45 градус хооронд. За одоо энэ 0-оос 45 градусын хооронд учраас ингээд орлуулж. Тэгэхээр би одоо дээд хэл 45
авахаар тангас 45-д 1-ийг авнаа. Тэгээ энэ нэмхнийг хуваах нь энэ нэмхнийг тангас 0-0-ыг авнаа. Тэгэхээр тангас 45-д утга нь 1 учраас манайх 1-ийн энэ нэмхнийг зэрчин 1. Тэгээ хариу нь ийм гарна гэж эхнийх нь батлаа харуулчихлаа. За одоо бүгд энийсээ баталчлаа. 0-оос 45 хүртэл тангас энэ нэмхний 2 зэрэгт тангас энэ зэрэгтийн нийлбэр нь 1-ийг бах нь энэ нэмхнийг гарна. Тэгсэн чинь одоо бүгд юу батлах юм гэсэн чинь аад городлох нь 0-оос 45 хүртэл секунс. За энд байгаа секунс x гэдэг маань 1-ийг бах нь косинус x гэлээ. Тэгэхээр бүгд секунс 4 зэрэгтэй гэвэл 1-ийг бах нь косинус 4 зэрэгтэй x-с хасах нь 1-ийг бах нь косинус квадрат x энэ интегралыг ботсон чинь нэг хариу гарна гэдгийг олох юм байна. За тэгэхээр энд 1 бах нь косинус 4 зэрэгтэй хасах 1 бах нь косинус квадрат x байгаа тийм. Тэгэхээр энд бүгдээрээ 1-ийг бах нь косинус квадрат x-ийг юу гэж тавьж болох вэ гэсэн чинь косинус квадрат x бол 1 дээр нэмэх нь тангас квадрат x. Дээдлийнхаа үр дүнг ашиглах гэдэг шүү дээ тий. Тэгэхээр энд яах вэ гэсэн чинь 1-ийг бах нь косинус 4 зэрэгтэй гэдэг маань косинус квадрат x-ийн квадрат. Тэгээ хасах нь 1-ийг бах нь косинус квадрат x гэсэн үг шүү дээ. Тэгээд x. Тэгсэн чинь 1 хүн косинус квадрат x маань юу юм гэсэн чинь 1 дээр нэмэх нь тангас квадрат x болно. Энэ 1 квадрат хасах нь 1 дээр нэмэх нь тангас квадрат x болох нэ. За юм болж байгаа. За тэгвэл одоо бүгдээрээ хоёуланд 1 дээр нэмэх нь тангас квадрат x он чинь ингээ хаалтнаас гаргачихъя. Тэгэхээр эхнийх нь квадрат юм чинь 1 дээр нэмэх нь тангас квадрат x 1 зэрэгтүүллээ. Хасах нь 1 x. Тэгэхээр нэр багтчихна. Тэгэхээр одоо манайх энийгээр өөрчилчихээр тангас 4 зэрэгтэй x дээр тангас квадрат x-ийг нэмээд тэгээ интеграл нь 0-оос 45 хоорондгээс сая манай баталсан бодлоготой хамаатай бодлого гадарсан. Бүгд юу батсан бэлээ гэсэн чинь тангас энэ нэмэх нь 2 зэрэгт энэ маань 2 зэргийн зөрүүтэй ийм байвал нийлбэр интеграл нь 0-оос 45 хооронд 1-ийг бах нь энэ нэмэх нь 1 байдаг гэж. Тэгвэл манайх тангас энэ 4 зэрэгт маань тангас юу гэж хэлж болох вэ гэхээр тангас квадрат x дээр нэмэх нь квадрат гэж болж байна шүү дээ. За тэгээд нэмэх нь тангас квадрат x гэхээр хариу нь 0-оос 45 хооронд 1-ийг бах нь манайх энэ болохоор юм байсан шүү дээ. Энд n дээр нэмэх нь 2, энд n. Тэгэхээр энэ хоёр яг дундлын тоо n дээр нэмэх нь 1 гарч байгаа. Тэгэхээр манайх 2 ба 4 чинь манайх 1-ийг бах нь 3 гарах юм гэсэн. За ингээд 3-ны 1 гэдэг ихнийх нь болчихно. За 2 дахьыг харъя. За 2 дахь нь энэ зайд хийхгүй бол явахгүй наа. Метрхий жижиг юм байна те. За 2 дахь нь b нь болохоор ингэнэ. Тангас 9 зэрэгтэй, 7 зэрэгтэй, 5 зэрэгтэй, куб зэрэгтэй гинэ. За саяны манай баталсан болохоор 1 нь 4, 1 нь квадрат юм 2 зэргийн зөрүүтэй байвал тийм эсэн тий. За тэгвэл энийг бас ингэж хэлнэ шүү дээ. 0-оос 4-ний π хүртэл тангас 9 зэрэгтэй x гэж байна тий. Тэгэхээр энэ дээр тангас 7 зэрэгтэй x байвал саяны чанар биелнэ. За тэгэхээр цаашаа үргэлжлүүлээ. Гитлийн 5 байгааз тэгээд цаашаа одоо 5 юм чинь 4 шиг тангас 7 зэрэгтэй x дээр нэмэх нь яг адилхан 4 зэрэгтэй тангас 5 зэрэгтэй x болчихно. 2 зэргийн зөрүүтэй шүү дээ. За одоо тэгс чинь надад байна шүү дээ. Энэ байна. Би энд 1-ийг гэсэн 5 гарахын тулд 4-ийг нэмээд өгсөн. Гэтэл надад энэ 5 байх хэрэгтэй байна тий. Тэгэхээр ард нь тангас 5 зэрэгтэй x дээр нэмэх нь тангас куб x. За тэгэхээр манайх чинь энд нэг интеграл, энд нэг интеграл, энд нэг интегралын нийлбэр байгааз. За ингээд x. Тэгэхээр тус бүрд нь боцно гэсэн үг. Өөрөөр нийлбэр тус бүр байсан. Тэгэхээр энэ нийлбэрийн интеграл нь юу гарах юм гэсэн чинь 1-ийг бах нь 8. За эндээс болохоор 4-ийг халуун зарах чинь штэ. Тэгэхээр 7 5 2-ын дунд нь 6 байх. Нэмэх нь 5 3 2-ын дунд болохоор 4 байх. Тэгэхээр манай хариу нь ингэж гарах нэ. Тус бүрээс нь интеграл авчихна гэсэн үг. За тэгэхээр энэ эхнийх сүүлийн хоёр дээрээ за их 1/48 орт болгочихтой. Энд 6, энд болохоор 8, энд болохоор 12. 48-ш 24 болох гэсэн юм шиг. 24 орт болгочихлоо.
ийшээ 3-аар, ийшээ 4-өөр, ийшээ 6-аар. Тэгэхээр 24-ний 3 дээр нэмэх нь 16, нэмэх нь 6. Тэгэхээр энэ маань 22 буюу 25-ыг баах нь 24. За А-ын дэвштэй 2 ордоо. За зөв баах. За 40-ийн тайлбарчид дараах хялбар интегралуудыг их функцэд харгалзуулж байна. Тэгэхээр x-ийн хасах нэг зэрэгтээс интеграл амрагч чинь 1-ийг баах нь x-с интеграл авна шүү дээ. 1 бүхэн x-с интеграл авахаар юу гарах гэсэн чинь натурал арифметик гарнаа. За тэгэхээр энэний хариу энэ байна. За дараах нь x-ийн хасах 2 зэрэгтээс интеграл авна гэхээр эний зэрэндээ 1 нэмээд тэрэндээ хогтчихно. Тэр хасах 1-ийг баах нь x гэсэн шүү дээ. За нэмэх нь алгуулсан биш магадгүй нэг тогтмол тоох шүү дээ уламжлахад. Тэгэхээр хоёр дахь нь хасах 1 баах нь x гэдэг энэ юм байна. За e-ийг x-с интегралахаар яг өөрөө гардаг. Тэгээ x-ийн коэффициент хас нэгт нь хооч гэсэн байна. За x-ийн квадратаас интегралахаар x-ийн куб одоо юм биш үү? X-ийн квадратаас интегралахаар чинь зэрэндээ 1 нэмээд тэрэндээ хуваад өгчнөө. Нэмэх нь c.